Шинэ 7 өдрийн мэдээлэл хүнзэгчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу? 5 толгойн хөрөнгө оруулагчтай хийх засгийн газрын 2 дахь удаагийн өргөтгсөн хэлэлцээр эхэллээ. Нийслэл 200 мянган нөхөн жорлонгоо өөрчилж байж хөрсний бохирдлоос сална. Монголын медиа агентлаг гарц шийдэл хайж байна. Иргэдэд газар өмчлүүлэх 2 дахь удаагийн арга хэмжээний хүрээнд 14 мянган иргэн шинэ суурьшлийн бүсэд газартай болно. Америк гэмтгэг улсууд зүүн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар боллоо. Он гараад ердөө 5 хоног явахад Монгол улс 160 сая тонн нүүрсний нөөцтэй 5 толгойн орд газарт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчийг шалгаруулсан. Нийтдээ 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийн гэсэн болцолтойгоор Монголын Energy Resource, Японы Sumitomo, Хятадын Shinhua Group-ийн хамтарсан консорциум ялалт байгуулсан. Хамтарсан консорциумтай гэрээ байгуулах 2 дахь удаагийн өргөтгсөн хэлэлцээр өнөөдөр эхэллээ. Олон улсын зах зээлд нүүрсний үн ханш буурч байгаа. Тэр дундаа манай улсаас нүүрс импортлогч гол түнш болох Хятад улс татврын бодлогоо чангалж байгаа энэ үед 5 толгой төслийг үнцэнтэй болгох, эдийн засгийн эргэлтэнд оруулахад энэ удаагийн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм а. Эхний ээлжийн хэлэлцээрт Монгол улсын засгийн газар 5 толгой хөрөнгө оруулагчтай үндсэн нөхцлүүдэд тохиролцсон, харин өнөөдөр эхэлж байгаа хэлэлцээрээр төмөр замын концессийн гэрээ хөрөнгө оруулалтын гэрээн дээр хэлэлцэнэ. Монгол улсын засгийн газартай тохирч гэрээ байгуулсны дараа хамтарсан консорциум, олборлолт, борлуулалт, тээвэрлэлт гээд өөр хоорондоо гэрээгээ байгуулах юм байна. Хоёр гэрээ ер нь энэ 4-5 гэрээний асуудал цаашаа бас жижиг олон гэрээнд хуваагдж байгаа л да. Тэгэхээр энэ гэрээнүүд бол хоорондоо органик холбоотой юм гэрээнүүд. Тэгэхээр хугацааг одоо заавал тэд байна, эд байна гэж ярихаасаа илүү бие биентэйгээ хэрхэн хамаарж байгаа асуудлуудыг бол бид нар харгалзаж үзэж байгаа. 30 жилийн дараа суур бүтцийн 51%-ийг төрд шилжүүлэх, 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барих, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 150 сая долларын урьдчилгаа олгох зэрэг саналуудыг консорциумын зүгээс гаргасан. Хэрвээ энэ гэрээ хэлэлцээ амжилттай батлагдаж чадвал Монгол улсад оногдох эдийн засгийн үр өгөөжийг мега төслийг хариуцсан Монгол улсын сайд ингэж тооцож байна. 30 жилийн энэ одоо хугацаатай энэ төсөл хэрвээ ажиллаж чадвал хэрвээ амжилттай болсон нөхцөлд хамгийн бага тооцоогоор Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн болоод зарцуулалт, зардлыг хөрөнгө мөнгийг босох үнийн дүнг тэр мультипликатор гэж ярьдаг. Мультипликатор үзүүлэлт бол 94 тэрбум доллартай тэнцэж байгаа маа 30 жилийн хугацаанд. Монгол улсын засгийн газар Эрдэнэс 5 толгой компани хувьцааг эргэн бүрт тараасан. Эдийн засагчдын тооцоолж байснаар энэ шийдвэр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийхэд саад учруулна гэж үзэж байлаа. Харин энэ удаагийн хөрөнгө оруулагчид нийт хөрөнгө оруулалтынхаа 30%-ийг өөрсдөө, 70%-ийг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Эрдэнэс 5 толгой компани өөрөө бас олон үр зээлтэй учраас үр зээлийн төлбөр явагцаар 1072 хувьцаа амилж чадахгүй аюул байгаа байхгүй юу? Би энэ тухай жишээлбэл өнөөдөр их хурлын гишүүдэд танилцуулсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ төсөл амжилттай явах нөхцөл бүрдсэн нөхцөлд 1072 хувьцааг яаж ам оруулах уу гэдэг асуудлыг их хурлын түвшинд бид нар асуудал оруулж шийдэх юм байлээ. 5 толгойн хөрөнгө оруулагчтай хийж байгаа гэрээ харилцан ашигтай байх гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлаж байгааг хэлэлцээр байгуулах ажлын хэсгийнхэн танилцууллаа. Гэрээ байгуулах ажлыг 100% гэж тооцвол одоо 50% нь бэлэн болсон. 5 толгой төсөл амжилттай хэрэгжиж эхэлвэл Монголд дараагийн мега төслүүд хэрэгжих үе талга нээлттэй болно гэж Монгол улсын сайд инх сайхан хэлж байлаа. Швейцарын Давос хотноо 1-р сарын 21-ээс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын үеэр уламжлалсаар Монголын үдшийг зохион байгууллаа. Давос дэлхийн улс төр болон эдийн засгийн бодлогыг тодорхойлогчид нэг дор цугалтгаараа онцлогоо. Энэ боломжийг ашиглаж эх орноо дэлхийд дахин сурталчилж, хөрөнгө оруулагч, хүмүүлийн салбарт манлайлагч нарын сонирхлыг татахын тулд дэлхийн 7 тэрбум хүнээс монголчууд бидний ялгарах онцлог болон Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах ямар боломж байгааг танилцуулах нь Монголын үдшийн гол зорилго юм а. Мөн дараагийн өдөр нь оролцогч орнуудад тэр бүр олдоод байдаггүй худалдааны төв байранд Жона хамтлагийн урлагийн тоглолт болсон нь Mongolian Night-ийн үргэлжил байсан гэж хэлж болно. Энэ тухай мэдээллийг Цэнд Өнөр баяр нар цагийн урдад сурвалжлаа.
Монголчууд эднийг дэлхийн 7 тэрбум хүнээс ялгаруулж тод харагдуулах давуу тал бол их эзэн Чингис хааны эмгэлэн зохион байгуулсан хүч хэрхэг их гүрний төв. Энэ дэлхий дээр өөр хаанч байхгүй нүүдлийн соёл иргэншлээ. 20 дугаар зуунд нэг ч хүний амьд төрөлгүй 50 замаар хийж чадсан арчилсан хувьсгал нэг хүнд ногдох нутаг дэвсгэрийн хэмжээ байгалийн асар их баялагийг нэрлэж болно. Тэгвэл бидний сул тал юу вэ? Далаад гарцгүй эдийн засгийн өсөлтийг тэмцсэн үйлдвэрлэл сул хөгжсөн. Улс төрийн докторгүй байдал ярьсан хэлсэндээ хүрч чаддгүй чанараа. Ийм давуу тал дээрээ түшиглэн биднээс нүүр буруулах уу эсвэл эрсдлийг тооцож зоригтой алхам хийх үү гэдэг огтлцол дээр эргэлзэж байгаа гадны хөрөнгө оруулагч нарыг идэвхжүүлэхэд давс хотноо зохион байгуулагдсан Монголын хүчийн агуулга чиглэгдэж байлаа. Та бүхэн Марко Полог мэдэндээ түүнийг анх их эзэнт гүрний тухай ярихад хинч итгээгүй. Гэвч Чингис хаан бол хуурай газар дээрх хамгийн хүчрхэг их гүрэнг байгуулж чадсан цэргийн гарамгаа удирдагч. Морин өртөөг тэрл анх санаачилж 13 дугаар зуунд одооны интернетийг их морин дүүргөөнд дунд үүсгэж чадсан хүн шүү дээ. Нийгмийн бүхэл харилцааг их засаг хуулиараа зохицуулж байлаа. Энд шашин шүтэх эрх хэрэгчлөө тухайн үеийн хуулиараа зохицуулдаг байлаа. Тухайд Монголын эзэнт гүрний дотор буддын шашин, Христосийн шашин, Исламын сүм зэрэгцэн оршихыг зөвшөөрдөг байсан. Үнэн дээр зарим хүн Чингис хааныг эзлэн түрэмгийлэгч гэдэг. Гэтэл яг үнэн дээр тэр бол шалтгаангүйгээр хинрүүж дайран довтолдгүй байсан. Яахуу баг зэрэг татвар өгөхийг шаарддаг байсан. Түүнд өнөөдрийг шиг PR-ийн мэргэжилтэн байгаагүй болохоор л хүмүүст зөв ойлголт төрүүлж чадаагүй. Энэ бол Монгол улсын минь бахархах түүхээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд тухайн жилийнхаа эдийн засгийн ерөнхий төлөвийг тодорхойлж, иргэндээ чиглэсэн ээлтэй эдийн засгт орон болоход учирч болох саад бэрхшээлийг олон талаас нь хилцдэг. За дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч өдгөө түүнийг хувийн маш том бизнес болгон амжилттай хөгжүүлж байгаа профессор Клаус Шваб оролцлоо. Тэрээр Монголын хүчийг нээж хэлсэн үгэндээ Монгол орн миний зүрх сэтгэлд ойр байдаг юм аа. Өмнө нь ерөнхийлөгч надад их Чингис хааны тухай ном өгсөн. Надад энэ номыг уншаад ямар хөдөлмөрч дайчин ард түмбэ гэсэн бахархах сэтгэл өөрийн ирэхгүй төрж билээ. Монгол бол жижиг орн, бүр Швейцараас ч жижиг орн. Швейцар өнөөдөр дэлхийн баян орнуудын нэг. Монгол харин асар их боломжоор баян байгаа хөгжих ирээдүйтэй болсон. Монголын гол баялаг түүний иргэд. Монгол улс 1.5 сая км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй 3 сая орчим хүн амтай, 50 сая малтай, адуу нь хүнээсээ олон тийм л улс. Хөгжлийн асар их ирээдүйтэй сайн боломж тэднийг хүлээж байна. Монголын хүчийг худалдаа хөгжлийн банк 2 дахь жилдээ ивент тэтгэн зохион байгуулж байгаа. Энд анзаарэгдсэн нэг зүйл бол дэлхийн нэр нөлөө бүхий удирдагчид бизнесийн томоохон төлөөлөл Монголд хөрөнгө оруулалт хийвэл хэр боломжтой улс вэ гэдэг өнцгөөс тун анхааралтай ажиглаж байна. Гэхдээ уулзсан хүмүүсээ хамгийн их сонирхож байсан асуудал бол оюу толгой мега төслийг хамгийн их сонирхож, хууль эрхцэн доктортой байдал гол нь томоохон төсөлд оруулсан мөнгө найдвартай аюулгүй өсөн үржих баталгаа хамгаалалт бий юу гэдгийг харцсанж байна. Энэ бол өөрөө мега төсөл. Энэ бол маш чухал төсөл, өөрөө өндөр үр ашигтай төсөл. Энийг бол банкуд хамгийн нарийн одоо мэргэжлийн улсууд те хамгийн нарийн бүх зүйлийг нь үзэж хардаг улсууд ч банк хэродч. Тэгэхээр энэ бүгдийг нь судлаад үзээд хараад за энэ бол боломжтой байна. Бид нэр мөнгө өгье гэж шийдчихсэн. Тэрнээс хойш манайх асуудлыг манай талаас шийдэж өгөхгүй байсаар лавл 2 жил гарангийн нүүр үзэж яхад нөгөөдөл одоо ч болсон оюу толгойд итгэж байгаа. Одоо ч гэсэн Монгол улсад итгэж байгаа. Бид нэр өгье л гэж хэвээрэл байгаа. Юу ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр зэрэг бид бол маш хурдан асуудлыг шийдэж чадах юм бол юу ч өөрчлөгдөөгүй энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд байгаагүй юм шигээр тийм өөрчлөлт гарч болох л байхгүй. Гадны хөрөнгө оруулагч нар хамгийн түрүүнд тухайн орны дид үтц ямар төвшөнд хөгжсөн бэ гэдгийг л хардаг. Энэ дид үтц дотор харилцаа холбооны шинэ технологи багтдаг. Би Монгол улсыг маш богино хугацаанд харилцаа холбооны салбарт шинэ технологиудыг нэвтрүүлж чадсан орн гэж дуулсан. Энэ бол хөрөнгө оруулалтын нэг тал. Харин хамгийн чухал зүйл бол чадварлаг боловсон хүчин. Япон улсын хөгжлийн улс хүмүүсээс л маш сайн суралцж чадсан. Хэрвээ энэ хоёр асуудлыг харьцангуй боломжийн түвшинд шийдэж чадаагүй бол байгалийн баялаг тэр хэмжээгээр нь үн цэн нь буурдаг хуйлтай. Ер нь дэлхийн улс орнууд мөн томоохон компаниуд хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татахын тулд өөрийн хүчийг орнууд зохион байгуулдаг боломжтой. Зарим орных бараг оролцогчгүй хахад зарим улсыг урилгаар оролцогчдын тог хязгаарлаж байна. Өмнө жил энэ танхим 4 үнэтэй байсан. Энэ жилийн тухай зөвхөн урилгатай зочдоо л хүлээн авсан. Нөгөө талдаа бидний хариуцлагагүй байдал хэлсэн ярьсандаа хүрдэхгүй чанар үүн тоос нөлөөсөн байхыг
үгүйсгэх аргагүй гэж хэлж болно. Монголиа 80-ийн дараагийн өдөр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хуралдааны гол танхимд Жона амтгийнхэн тоглолтоо ээж Монголын тухай тэдэнд үлдсэн эерэг хандлагыг улам баталгаажууллаа. За ийхүү чуулганы зохион байгуулагчид бидэнд бусдаас илүү анхаарал хандуулж давуу боломж олгож байгаа нь Монгол улс энэ чуулганд анх оролцож эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлэг ууггүй ажиллаж байгаа удирдагчдын хичээл зүтгэл зөвхөн Монгол гэсэн бидэнд хаяглагдах давуу талууд харин нөгөө талдаа биднийг улам хариуцлагатай боловсралтай чадварлаг сайн хамтрагч байхыг хүлээсэн итгэл гэж хэлж болно. Иргэд хоорондын маргаан зөрчлийг манай улсад зөвхөн шүүхэр шийдвэрлэдэг байсан. Энэ үед иргэний хэрэг байнга өсөж байсан байна. Харин эвлэрүүлэн зурчилдаг болсноор энэ төрлийн гэмтэрэг буурч мөн шүүхээс тусламж авсан иргэд сэтгэл ханамжтай холжээ. Урд нь иргэний хэрэг ингэж буурч байсан тохиолдол байхгүйг жилийнхээ эцсийн тайланд шүүгчнэр онцолж байлаа. Маргаан зөрчилдөөнийг шийдвэрлэхдээ хуулийн заалт барьж заавал хэн нэг буруутгадаг байдлаас дэлхийн нийт татгалзах болсон. Харин шүүгчид хэрэг үүсгэн шалгахаасаа өмнө та хоёр хоорондоо тохиролцож болохгүй юм уу? Ингэж тохиролцоход чинь бид хуулийн зөвлөгөө гэдэг хүсэлтийг тавьдаг болсон. Яг ийм зарчмаар өнгөрсөн онд 5120 гаруй хэрэг шийдвэрлэгдэжээ. Эвдрүүлэн зуурчлалын ач холбогдол юу вэ гэхээр шүүхээр явах нь бол цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан нэлээд тийм хүн сурталтай үйл ажиллагаа байдаг бол эвдрүүлэн зуурчлалаар богинохон хугацаанд талууд асуудлаа шуурхай шийдээд талууд хоёулаа сэтгэл хангалуун үлдээдэг, гар барээ салдаг ийм сайхан үр дүнтэй байдгаар энэ бол ач холбогдолтой юм аа. Бас нэгэн шинэ үйлчлэгийг шүүхийн зөвлөлөөс иргэдэд өнөөдөр танилцууллаа. Иргэн танд шүүхэд хандах шаардлага гарах юм бол хамгийн ойрхон интернет дэлгүүрт орж өөрийнхөө утсанд шүүхийн захин хуудсыг татаж авах боломжтой. Энд шүүхтэй холбоотой нийт 100 гаруй мэдээлэл байрлуулсан байна. Гар утсан дээрээсээ хараад за би ер нь энэ шүүх рүү хандах юм байна шүү. Манай нутаг дэвсгэрийн харьяалаар бол энэ утсаар холбогдох юм байна. За дээрэс нь мэдээлэл авалгаар орохоор нэхэмжил өгөх гэж байгаа юм бол за би гэрээний үүрэг биелүүлэгч нэхэмжил өгөх хэмжээний нэхэмжлийн загвар руу ороод энэ 20 хэдэн төрлийн нэхэмжлийн загвар байгаа. За энэ иймэрхүү загвараар бичих юм байна. Тэнгүүт ийм материал бүрдүүлэх юм байна. Мөн нэхэмжлийн үн гэж юу юм бэ? Яаж тооцох вэ? Энийг улсын тэмдэгтийн хоромжоо яаж төлөх вэ? Ямар дансанд төлөх вэ? Шүүхийн ажиллагаа нь яаж явагддаг? Давзаалт гомдол гаргуул яах вэ? Гэх мэтлэн иргэн шүүгд хандхаас өмнө ерөнхий төсөөлөлтөй болчихж байгаа. Олон улсад шүүх засаглал хэр нээлттэй байна, тэнд ардчлал байна гэж үздэг ийм зарчмын дагуу хөгжлөө тодорхойлж байгааг шүүхийн зөвлөлийнхэн өнөөдөр танилцуулж байна. Өнгөрсөн онд захиргаа 90, иргэний хэргийн шүүхээр нийт 60 орчим мянган хэрэг шийдвэрлэгдэжээ. Нийслэлийн хэмжээнд иргэдэд дахин газар өмчлүүлэхээр боллоо. Өнгөрсөн 100 нийслэлд 5 байршилд 13,000 гаруй иргэнд газар өмчлүүлсэн. Цахим бүртгэлээр газар өмчлүүлсийн намжлалын 2 дахь ээлжийг өнөөдөр эхлүүллээ. 2 дахь ээлжийн газар өмчлөлт мөн 14,000 орчим иргэн газартай болох боломжтой юм байна. За 2014 онд нийт 5 байршилд 13,523 иргэнд газрыг гэр бүлийн хэрэгцээний зорилтоор шинээр өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. За тэгвэл 2 дахь ээлжийн захимаар газар өмчлүүлэх ажлыг өнөөдөр инхүү нээлээ. За сонгон хайрхан дүүргийн имэйл туулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн их цуурайн ам, Баянзүрх дүүргийн баг цуурайн ам, Багнуур дүүргийн Тарайн булаг 2 дугаар хэсэг, Бахангаа хангаан хөндийн 1 дугаар хэсэг зэрэг газруудад нийт 13,831 иргэнд шинээр газар өмчлүүлнэ. Иргэнд газар өмчлүүлж байгаа энэ байршил руу цахилгаан татах энэ хөтөлбөрөө бид нар энэ 4-р өдөр батлах гэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгд рүү тог татах гэж байна. Гэрлийн шугам татах гэж байна. Цахилгааны шугам татах гэж байна. Энэ 52 байршилд байгаа газар руу бид нар энэ хавраас эхлээд бас хувийн хвшлийн оролцоотойгоор зам барилгын ажлыг эхлүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл маш үнцэнтэй газар өгöd байгаа юм. Хаяг нь тодорхой болчихсон, цахилгаан татагдчихсан, зам харгуун татагдсан, нийгмийн дэд үтсэнд баригдахаар төлөвлөгч гэсэн ийм газар болгоод байгаа юм. За нийслэлийн харьяатай иргэд газар өмчлөлийн захим системд бүртгүүлснээр өрсөлдөөнд оролцох боломжтой юм а. 2015 оны 2 сарын 9-ний өдөр хүртэл захим бүртгэлийг явуулах юм байна. За нийслэлийн хэмжээнд 2003 оноос газар өмчлөлийн ажил зохион байгуулагчнаар 11 жилийн хугацаанд нийт 110 мянган иргэн газар өмчлүүлсний 90% тухайн иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зорилтоор эзэмшиж байсан газрууд байна. За харин өнгөрсөн жилээс эхлэн нийслэл санал болгож байгаа нийт 52 байршилд 150 мянган иргэн газар өмчлөх урьдчилан тооцоо гараад байгаа юм байна.
Аливаа асуудлыг харанхуугаар ерөнхий таамгаар шүүмжлэх гэсэн хандлага иргэдийн дунд их байдаг. Хэрвээ мэдээлэлтэй бол шүүмжлэх тэмцэх арга мөн зөв болно гэдгийг агаарын бохирдолтой холбоотой сурвалжлагаар үзүүлэх гэж байна. Засгийн газар 2011 оноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцсэн. Энэ хугацаанд агаарын бохирдол түүний хорт бодисын хэмжээ тодорхой хувиар буурсан байна. Харин үүнийг иргэд хүлээн зөвшөөрдөг. Тэд ямар мэдээллийг үндэслэл болгодог вэ? Бид энэ асуултын хариултыг хайлаа. Одоо жишээлбэл энэ өглөөгөр энэ эхнэлгсэн энэ дэрхэж хайжуудлын байш нь харагддаг ш. Ер нь агаарын бохирлын хэмжээ яг хэдтэй байгаа бол та баримт. Тэр нь бол ихчнийг хэмжих багжгүй юм чи яаж мэдгүй. Өстө мэдэхгүй. Агаарын бохирлын одоо хэмжээг та яаж мэддэг вэ? Гэхдээ одоо мэдэх арга нүдэнд бол одоо харагдж байгаа нь ер нь баримжаал тэгж мэдгэж чинь да ер нь орчны ойр орчныг харагд нүдэн баримж байгаа. Тий. Өнгөрсөн оноос ихсэн болоо багассан болоо. Ер нь ихсэн. Агаарын бохирдол буурж байгаа гэж мэдээж байгаа шүү дээ. Мэдхгүй. Тийм мэдэгдэж байгаа байхгүй юм биш шүү дээ. Тийм. Яг хэмжээ хэдтэй байгаа бол та мэдээлэл. Би мэдхгүй. Агаарын бохирдол зөндөө мөнгө зарсан байгаа шүү. Тэгээд ямар ч үр дүнгүй тийм байж болохгүй л дээ. Тэгтээ яг хөө үр дүн гарч байгаа байх. Би нарийн сайн мэдэхгүй учраас бас хамаагүй хотлоо хэлж болохгүй шүү. За одоогийнхыг 2 жилийн өмнөхтэй харьцуулахад Улаанбаатар хотын агаар дахь том ширхэглэх тооцонцор 33%-аар, азотын давхар эсэл 40%-аар, хөхөрлөг хий 7.5%-аар багасжээ. Гэтэл иргэд нүдэрээ баримжаалах эсвэл нэг хэсэг газрын бохирдлоор хотыг бүхэлдэн дүгнэх, агаарын чанарын мэдээлэл хаанаас олж авахаа мэдэхгүй байх зэрэг асуудлаас болж утаа буурахгүй байна гэж үздгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ бол 2011 оноос хойш өнөөдрийн хүртэл 4 жилийн хугацаанд агаарын бохирдлох одоо хорт байцын хэмжээ 40%-аар буурсан гэдгийг бол албаныхан мэдээлж байгаа. За энэ мэдээлэлд бол иргэд итгэдэггүй, агаарын бохирдол буураагүй, харин ч одоо нэмэгдэж байгаа гэсэн шүүмжлэлийг бол хэлдэг. Гэхдээ иргэд бол яг агаарын бохирдлыг хэмждэг чанарын одоо мэдээлэл үзүүлэлтүүдийг харах ёстой гэдгийг бол мэргэжилтнүүд хэлж байгаа. Тухайлбал хамгийн их хэсэг нь бол одоо Монголын үндэсний олонний радио телевиз, за орбит орчим, зүүн салаа зэрэг газрууд бол 600-аас дээш хэмжээний бохирдолтой. За энэ бол удаан хугацаанд байвал амь насанд аюултай гэсэн ийм үзүүлэлт. За жишээ нь бол энд яарамгийн гүр даваад за одоо шинэ өргөө хороол орчимд бол агаарын бохирдлын хэмжээ 100 орчимтой байна. Энэ бол одоо хамгийн бага үзүүлэлт гэдгийг бол хэлж байгаа. За ингээд бол Улаанбаатарт агаарын бохирдлын янз янзын төвшин байгаа гэдгийг бол онцолж байгаа маа. За хүмүүр интернетээр гар утсаар хяналтын дэлгэцээр хянах боломжтой болсон бөгөөд хамгийн наазах нь таны амьдарч байгаа газрын агаарын чанар ямар байгааг мэдээд авах боломжтой байна. Үзүүлэлт янз бүр байдаг тул хотыг бүхэлд нь гамшигын хэмжээнд байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл гэдгийг хэлж байна. Тэгэл вебсайтаар дамжуулж байгаа агаар цэг мэн гэдэг вебсайт байна. Мөн айр цэг, UB цэг, Gov цэг мэн гэдэг сайтуудаар яг тухайн агшны энэ хоёулаа тухайн хэмжих төхөөрөмжөөсөө шууд одоо энэ сайтаар тавьж авч ямар нэгэн тийм засвар хүрсэн тийм байхгүй. Мөн одоо агаар цэг мэн дээр гар утасны аппликейшн татаад иргэд одоо өөрөө одоо тухайн өдрийн цаг агаар мөн элемент болгоны үзүүлэлт нь ямар байна те. Одоо хичнээн агуулмж тий тухайн байршлаараа мөн индексээр үзүүлж болж байна. Одоо агуулмжаар нь үзүүлж болж стандартаа харьцуулаад үзүүлж болж байгаа хэмжлэнгээр бүрэн одоо боломжтой болсон байна. Иргэд зөв мэдээлэл авч чадвал хаана амьдрахаа сонгохоос эхлээд аль хэсгийн агаарын бохирдолтой тэмцэх гээд олон арга зам нээгдэнэ гэж үзэж байгаа маа. Агаарын бохирдлоос дутахгүй бидний санааг зовоож байгаа зүйл бол хөрсний бохирдлоо. Нийслэлийн гэр хороололд нийт 200 мянган гаруй жорлонгийн нүх байна. Энэ нүх жилд хичнээн хэмжээний бохирдол хөрсөнд бий болгож байгааг тооцоолох боломж байхгүй. Энэ байдлыг богино хугацаанд өөрчлөхгүй бол хот цаашдаа оршин тогтоход бэрх болно гэж байгаль орчны мэргэжилтнүүд байнга сануулдаг. Гэхдээ гарах гарцын талаар огт ярихгүй байгааг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгждэг төслийн багийнхан хэлж байлаа. Тэд хэдэн жилийн өмнөөс гэр хорооллын нүхэн жорлонг өөрчлөх туршилт эхлүүлсэн байна. Энэ туршилтын үр дүн ямар байгааг Сүхбаатар Баатар хүнээр өнөөдөр сурвалжлаа. Хөрсний бохирдол бол өнөөдөр дэлхийн нийтийн санааг зовоосон асуудал. Учир нь хөрсний бохирдлоос болж халдварт өвчин дэгдэж уух усгүй болох вэ гэдгээс бүгд айдаг. Тиймээс олон улсад нүхэн жорлонгоо өөрчилсөн хэд хэдэн арга байдаг юм байна. Жишээ нь зөөврийн нойл. Энэ нойлыг барихдаа доор нь сав байрлуулж байнга сольж байдаг. Өөрөөр хэлбэл бид хогийн савнд хогоо хийгээд гаргаж хайдахтай ижил юм аа. Суллуулахтай штэ. Энийг араас нь хоёр хүн очоод ингээл түлхэж чана. Эн чинь энэ дурваа байгаа дөр урагшаагүйгээл тэгээд араас нөгөө саваа өргөөл авчихна. Тэгээд нэг ээлжид сав тавьяд өгчихнэ. Тэгээд буцаагаад түлхэж чана. Өөр ямар ч юу болохгүй. Ийм нойлыг ашиглаж байгаа улс орон ихэвчлэн бохироо эргүүлж боловсруулдаг. Тиймээс хүнээс гарч байгаа ялгцыг 2 хуваах зориултаар барьдаг. Ингэж ялгахгүй бол бохирыг дахин боловсруулах боломж байдгүй юм байна.
Үүнийг дэлхийн нийтэд эко нойл гэж нэрлэдэг юм байна. Тиймээс Франц улсын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслийн багийнхан энэ нойлыг бидэнд санал болгожээ. Тэгээ ирвэл энэ газрын хөрс бохирдоо байхгүй. Энийг л олон болгоул чухал байна дээ гэрээ хороололдог. Эхлээд үнэн төлбөргөө судалдаг байсан жилээс нэг 10,000 цаас өгөөл. Тэгээл ирээд дуудлага өгөөл. Одоо ирээд суллаа гэхдээ ирээд сулж. Яг эхэндээ өрхтөр болоод ирэхээр нөгөө жорлонгийн асуудлыг дизайныг гаргаад боломжтой. Энийг хийх компани хувь хүмүүсийг бэлдээд чадварчлуулад ингээд ажиллаж болж байна. За тэгээд бордоог бол ингээд юм шинжлэх ухааны хувьд ч юм уу технологийн хувьд бол ингээд боломжтой гэдээ үзэж болж байна. За энийг бол ингээд яг Монгол орны хувьд ингээд нутагшуулаад үйлдвэрлэл болгоод тий ингээд ашигтай үйл ажиллагаа болгоод ингээд явъя гэхээр үнэхээр л яг ингээд хотын захиргааны талаас ч юм уу барилгын яамны зүгээс ч юм уу ингээд дэмжиж аваад явах тийм нэг юу нутагшуулах байдал нь л жоохон одоохондоо тийм ингээд шийдэгдэх шатанда одоо тулгымцсан асуудал болоод байгаа. Төслийн багийнхан нийт 200 гаруй айлд дуршилтын нойлыг байрлуулжээ. Дуршилт үр дүнтэй болсон. Харин зөөврийн нойлын ялгацыг хаана авч асах вэ гэдэг нь том асуудал болчиход байна. Уг нь төслийг эхлүүлэхдээ хүний биенээс гарсан бохирдлыг дахин боловсруулж уулуурхай нөхөн сэргээлтэнд бордоо болгон ашиглах зорилттой байсан ч энэ санал дэмжигдэлгүй одоо хүрчээ. Чухам яагаад дэмжигдэхгүй байгааг бид мэдэхгүй хэмээн төслийн багийнхан хэлж байлаа. Уг нь Монголын Эрдэмтдийн баг бохирыг бордоонд ашиглаж болно гэсэн баталгааг гаргаж өгсөн. Энэ тухай бид дараагийн сурвалжлаганда хөндөнө. Монгол хүний эрүүл мэнд болондоо бид энэ удаад өрхийн эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээний асуудлыг онцолж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээ муу, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл хангалттай байдаггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байдаг. Гэхдээ яг дунд нь ороод ажиллахаар өрхийн эмнэлгийн ажлыг ойлгож үйлчлүүлдэг хүн ховор байдаг гэж эмчнэр хэлж байна. Иргэд өвдснийхөө дараа эмнэлэгт хандчихад өрхийн эмнэлгийнхаа үйлчилгээг муулах тохиолдол олон. Уг нь өвдөхөөс урьдчилан эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах гэд олон шалтгаанаар өрхийн эмнэлгээ зорьдог байвал дээрх шиг сөрөг хандлага нийгэмд гарахгүй байх боломж байгааг энэ сэдвэрээ хөндөж байна. Өнөөдөр өрхийн эмнэлгүүдэд даралтаа үзүүлэх гэсэн ахмадууд ханиад томоо туссан хүүхдүүдэд дагуулсан аав ээжүүд их хөвчлэн ханддаг. Тиймээс байнгын үйлчлүүлэгч гэгдэх тэдэл энэ байгууллагыг жинхнээр нүнлэх хүмүүс. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэнд олгоор өрхийн эмнэлэгтээ байнга ирж үзүүлдэг. Тэрээр заавал олон эмнэлэг дамжихгүйгээр өвчнөө ангах боломж өрхийн эмнэлэг дээр байдаг тухай ярьж байна. Би болоод ингээл одоо энэ тус хэлэх жишээнэ, даралтны бичүүл явах жишээнэ тийм л үе шанадгийн шүү дээ. Энэс өөр ямар ч эмнэлэг дээр очихгүй. Энд дээр л ирдэг. Тэгэл энэ дээр ямар залгуулж яваал явдаг. Өрхийн эмнэлгүүд бол өвдсөн хүмүүсийг 2-3 дугаар шатлалын эмнэлэг рүү илгээдэг дамжин өнгөрүүлэх бааз бишээ. Тэд иргэдтэйгээ ойр ажиллаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхан шатны эмчилгээ хийх, хамгийн шаардлагатай гэж үздэг хэд хэдэн оншилгоогч төв дээрээ явуулах үүрэгтэй. Чихрийн шижин артерийн даралт умаа хүзүү болон хөхний хавдар илрүүлэх шинжилгээнүүдийг бол хийгдэж байгаа. 40-64 насны иргэдэд умаа хүзүү хөхний хавдар илрүүлэх шинжилгээ бол 30-аас 60 насны эмэгтэйчүүдэд 3 насны заагтаа 30, 33, 36 гээд одоо тогтмол хийгдээд байнга хийгдээд явагдах шинжилгээ байгаа. Өрхийн эмнэлгүүдэд хүн амын дунд зөнгөлөн тохиолддог өвчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг бараг өдөр бүр явуулдаг. Үнэн дээр иргэд өвдсөн хойноо л өрхийн эмнэлгийг зорино гэхээс тэднийг өвдгөөс нь сэргийлж байгаа эмч нарын зөвлөгөөг сонсох дургүй байдаг байна. Энд тэгээ бас иргэдэд оролцоо маш сул байдаг. Ер нь жишээ нь одоо маш их одоо сургалт хийгдлээгээ 50-60 хүн дуутахад 10 хүн нэрдэг жишээ нэ. Ийм байж өөрсдийнхөө эрүүл мэндэд одоо ийм одоо зүгээр нэгээрээ сургалтын суух юмд одоо хөрөнгө оруулалт хийж чадахгүй байж ард нь тэгээд эмчнэрээс арай бүр илүү их төвчний одоо нэгтгэж гэх юм уу те. Нийгэмдээ ер нь бол хүмүүсийн ухамсар аягүй доротолтой болсон мэл гэж би ойлгодог шин. Түүнээс биш бол мэдээж хүн шин төгсөж ирж байгаа бол мэдхгүй юм бас байгаа те. Тэгвэл нэгтэй номынхон дууг сонсоод ирсэн юм чинь бол мэдээж тэр хүнд үнэхээр хандсан л бол үзүүлэх гэж ирсэн л бол сэтгэлээр хандах хэрэгтэй. Тэгтэл манай иргэд бас зарим нь бол тгийж чаддаггүй. Ачаал ихтэй ажилдаг, ажлын туршлага багтай эмч нар байдаг. Үйлчилгээ нь муу гэсэн олон шүүмжлэл өрхийн эмнэлгүүдийг үргэлж дагдаг. Мэдээж тэд муу ажиллаж шүүмжлэлийн бай болохыг хүсэхгүй тулд бүхийд боломж хүчээ дайчлан ажиллаж байна.
Хамгийн гол нь иргэд өрхийн эмнэлэгтээ үзүүлэхдээ сэтгэлтэй хандаж, эмч нар нь тэдэнд үйлчлэхдээ би энэ хүнийг ангаана гэсэн итгэлтэй байхын тулд зөв харилцаа, зөв хандлага дутагдж байгааг энэ салбарт ажиллагсад учирлаж байлаа. Бид сая үзүүлсэн сурвалжилгаараа өрхийн эмнэлгүүдийн эмчилгээ үйлчилгээний асуудлыг онцолсон бол үргэлжлүүлэн иргэдэд үзүүлэх эмчилгээний уртаг яагаад нэмэгддэг тухай бэлтгэлээ. Манай улсад 33 өвчнийг эмчлэх боломжгүй байсан. Харин хувийн эмнэлгүүдийн тоо 31 болгож багасгасан байна. Тэд олон улсад нэвтэрсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр ийм үр дүнд хүрчээ. Цаашдаа бид дэлхийд дахинд нэвтэрсэн эмчилгээний шинэ тоног төхөөрөмжийг авч иргэдэд хямд үнээр үйлчлэх боломж байгаа. Гэтэл үүнийг чөдөрлөж байгаа зүйл нь гал болон нэмэгдсэн уртгийн албан татвар болоод байгааг эрүүл мэндийн салбарын тодотгож байсан юм а. Өмнө нь Монголд эмчлэгдэх боломжгүй байсан улаан хоолой, мөгөөрсөн хоолой эмгэг, мөн өвтрээ шулуун гидсний сувийг Улаанбаатар сонготой эмнэлэг эмчилж эхэлжээ. Ингэснээр иргэд зардал чирэгдэл олж гадагшаа эмчлүүлэх шаардлагагүй болсон. Тэд сүүлийн 2 жилийн хугацаанд бүтээгдсэн лабораторийн бүрэн автомат аппарат, ходоод шулуун гидсний шээс, цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлжээ. Гэхдээ дийлэнх нь гайлын татварын 5%, мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн. Энэ нь иргэдэд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний зардалд шингэдэг. Тоног төхөөрөмж нь татваргүй болоод орж ирэхлээр иргэдэд маань очих өртөг эрс багаснаа гэсэн үг. Ганц тоног төхөөрөмж биш, эмнэлгийн хэрэгсэл, дагалдах хэрэгслүүд бас татваргүй болж чадвал эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр иргэдийн маань яаралтай түргэн онцлуулах, эмчилүүлэх боломж хурдан нэгднэ гэсэн үг. Гаднаас зорж авдаг эмчилгээ үйлчилгээг эх орноос авах боломжийг бүрдүүлсэн интермед эмнэлэг 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Энд суурилагдсан 350 төрлийн тоног төхөөрөмжийн ердөө 20 орчим нь татварын хөнгөлөлтөнд хамаарсан байна. Тэд гайл болон нэмэгдсэн өртгийн албан татварт 2.6 тэрбум төгрөг зарцуулжээ. Манай жижиг зах зээлийн зовлон байна л да. Тэгээ бид хэд одоо бараг бол бага хэмжээгээр авдаг. Тэгээд одоо зам тээврийн зардал татвараа нэмэхлээр үнэхээр бусад улс орнуудтай харьцуулахад тусламж үйлчилгээний өртөг өөрөө өндөр болоод байдаг. Гайлын бол нэмэгдсэн өртгийн албан татвар зөвхөн хувийн эмнэлгийн зардлыг нэмэгдүүлэхээс гадна улсын эмнэлэгт ч гэсэн нөлөөлж байна. Бид нарын ирчгээд байгаа 1-р эмнэлэг гэхэд жилдээ 260 гаруй мянган хүн үзүүлдэг. Тэдэнд шаардлагатай зарим эмийг бол шууд өөрсдөө худалдан авдаг. Энэ дээр мөн гайлын татварыг бол төлдөг байгаа юм. Тэгэхээр хэрвээ яг энэ төлж байгаа гайлын татварыг багасгачих юм бол ямар боломж бий болохыг үзүүлье. Одоо тухайлбал цөмийн онцлогооны урвуулж бодис энэ бол манайх бол жилдээ 100 гаруй сая төгрөгөөр л худалдаа авалт хийдэг. Гэхдээ энэ бол дөнгөж нийт манай эрэлт хэрэгцээний бол 70% л хангаж байгаа юм л да. За дархлаа дарангуулах юм дээр бол тэрбум гараа явчихна л да. Тэгэхээр энэ болгон бол өнөөдөр төсөв хөрөхгүй байгаа нөхцөлд энэ зөвхөн энэ хоёр зүйл дээр татварын хөнгөлт өгөх юм бол тэр татвар төлж исэн мөнгөнийх нь хэмжээний эм оруулж манайх бас нэмээд худалдаад авах болцоо бас нэмэгдэх юм л да. Ядчил нэг дархлаа дарангуулах юмн дээр хөнгөлт үзүүлэгч чинь бол нэг стопынхоо цөмийн онцлогооныхаа аппаратны эрхтэй үеийг авах хэмжээний мөнгө гарах нь биш шүү дээ. Эсвэл 150 сая төгрөг болно шүү дээ. Улсын эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдaltaй учраас чирэгдэл уддаг. Хувийн эмнэлэгт нь очие гэхээр өндөр үнэтэй. Эрүүл мэндийн даатгал төлчхөө түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байна гэж иргэд хэлдэг. Гаднаас хамааралтай эмнэлгийн хэрэгслийг татвараас хөнгөлж чөлөөлснөөр энэ хүндрэл мэдэгдэхүйц багасна. Эхний ээлжинд өвчрлийн жагсаалтыг эренблэн гаргаж тэдгээрт шаардлагатай эмийн хэрэгслийг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлчих боломж байгаа гэж харж байна. За бүгд найрамдах Хятад ард улс, Оросын албаны улс гээд бүсийн хэмжээний эмчилгээний төв болох зорилт тавьсан Улаанбаатар сонготой эмнэлгээс эхлээд эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг сайжруулахаар зорж байгаа улсын эмнэлгүүдийн үйлчилгээ хүртээмжч үүнийг дагаад сайжрах боломжтой гэсэн юм а. Олон нийтийн дуу олсон цагуурд мэдээллийн хөтөлбөр хөдөр нутгаас бэлтгэсэн багц мэдээ сурвалжлагаар үргэлжилж байна. Дорнод аймгийн хүүхдийн эмч нар их хүүхд эрүүл мэндийн төвтэй шууд холбогдсон өвчтний талаар шуурхай зөвлөгөө авах боломжтой боллоо. Ингэснээр цаг хугацаа хэмнээ зогсохгүй хүндэрсэн тохиолдолд өвчтнийг заавал хот бараад эмчлүүлэх гэсэн арга гэрийн зардал чирэгдэлч мөн багасах боломжтой болж байгаа юм а.
Дорнот аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвөнд зүүн аймагуудын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Хэдийгээр эрүүл мэндийн зарим томоохон төсөл төлбөрийн хүрээнд аймгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжөөр хангагдаж байгаач хүүхдийн засагт тоног төхөөрөмж зориултын хэрэгслийн хүртээмж хангалтгүй байж ирсэн юм байна. Энэ байдлыг анхаарч нэг компани Дорнот дахь салбраас аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхдийн засагт 10.6 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг бэлэглэн суйрлуулж өглөө. Эрүүл хүүхэд Монголын ирээдүйн нэртэй төсөл хэрэгцснээр хүүхдийн эрчим дэмжлэгээний засгийн эмчилгээ онцлогоонд чанарын ахиц гарах нөхцөл бүрдэж байна. Бид нэр хүнд өвчтөн байна, тээвэрлэх боломжгүй. Ийм өвчтөндөө бол бид нэр хийгдсэн шинжилгээ, эмчилгээ, камераараа бол дамжуулалт хийж байгаа хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчнэр маар бол хүүхдээ камераараа харж, ерөнхий байдлаа харж бид нар шинжилгээгээ танилцуулаад нэгдүгээр зөвлөгөө авдаг байгаа. Эрчим дэмжлэгээний засагт хяналтын монитор эмнэлгийн шаардлага хангах орд зэрэг бусад багаж хэрэгслийг мөн нийлүүлснээр 2 өвчтөнд зэрэг тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна. Хүүхдийн засагт том хүүхдэд зориулсан ор байдгүй байсан учраас хагалгаа хийлгэсний дараа өвчтөнд хүндрэлтэй байдал үүсдэг байжээ. Тэгвэл энэ бэрхшээлийг шийдсэн байна. Манай орон нутгийн сурвалжлагч Номин Туяа, зураглаач Наранбаатар нарын бэлтгэсэн мэдээг одоо үзүүлье. Өмнөгөө аймгийн цагдаагийн газар 3 шинэ автомашин хүлээн авчээ. Аймгийн хүн амын тоо жилэрх тусам өсөж байгаа учраас иргэдийн амгалан тайван байдлыг хангах нөхцөлөө сайжруулах зорилгоор орон нутгийн төсвөөс нийт 60 сая төгрөгийг зарцуулжээ. Өнгөрсөн онд Өмнөгөө аймаг хууль сахиулах байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгаас 460 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Харин энэ онд энэ салбарт 370 гаруй сая төгрөг төлөвлөөд байна. Энэ зорилгын хүрээнд аймгийн цагдаагийн газар шинэ автомашинтай болсноор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай арга хэмжээ авахд ард иргэдтэйгээ илүү ойр ажиллах боломж бүрдэж байгааг хэлж байна. Цааш манай цагдаагийн байгууллагын хамт олон маань тийм ээ. Одоо гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх энэ хүү ажилд одоо тийм одоо техник хэмжээ нь улам их одоо шинжлэгдэж ард иргэдтэйгээ улам ойртох ийм зорилготой одоо энэ хөө 3 автомашиныг нийлүүлж аймгийн засаг дараагаас одоо гардуулж өгч ийм арга хэмжээ боллоо. Өмнөгөө аймгийн хүн ам өнгөрсөн жил 60 мянгад хүрсэн. Орон нутгийг зорих иргэдийн тоо өсөхийн хэрээр тэдний амар амгалан байдлыг хангах ажил сайжирч явах ёстой. Тиймээс гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын эхлэлийг инхүү тавьж байгааг орон нутгийн удирдлагууд хэллээ. Аймгийн цагдаагийн газар амар амгалан амьдралын төлөө хамтдаа уриатаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дөрөв ээлжээр хичээллэж байсан Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн бага ангийн сурагчид энэ удирлаас эхлэн 2 ээлжээр хичээллэхээр боллоо. Нийслэлийн төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 350 хүүхдийн хичээлийн шинэ байр ашиглалтанд оржээ. Нийслэл сургууль цэцэрлэг барих ийм л яривхтай ажил. Газар олддгүй учраас Сүхбаатар дүрэг гэр хорооллын хүүхдүүддээ сургууль барьж өгөхийн тулд уулын ингрийг сонгожээ. Нийслэлийн одоо удирдлагуудаа бас талархж байгаа дахиж илэрхийлмээр байна. За манай одоо энэ Сүхбаатар дүүрэгт маань сургууль цэцэрлэгийн комплексийн хөрөнгийг шийдэж барьж одоо өнөөдөр ашиглалтанд өгөөд өнөөдөр одоо хүүхд багчууд маань хичээлдээ өнөөдрөөс ингэ явж байна. Дамдаржааг эцэст байдаг улсын тэргүүний 58 дугаар сургууль бол энэ хавьд байгаа хамгийн сайн сургууль. 2500 орчим сурагчтай энэ сургууль гэр хороол нэмэгдэхин хэрээр хичээлийн байранда багтахаа болж зарим анги орой 3 цагаас хичээлийг нь эхлүүлж байсан байна. 3 дугаар ээлжинд авдаг гэсэн. Өдөр 3 цагаас ордог. Тэгчээл 3 цагаас хичээл орохоор чи хүүхдүүдээ сурах итгэн айгүй муурчаад айгүй тийм нозоорцсон, залхуутай болцсон байдаг гэсэн. Тэгээ хичээлийн шин байранд орсноос хойш миний ажил журагшаа. Ажилд маанч нэглэл хүүхдүүд маань цаваас сэргэлэн 1:30 ихэд хичээлдээ ороод. Сайхан. Цөм хөтөлбөр, авьяас хөтөлбөр, ном хөтөлбөр гээд шинжиллийн, боловсролын чанарын шинжиллийн олон хөтөлбөрүүд бид хэрэгжүүлж байгаа. Тэр үйл ажиллагаагаа сургалтынхаа үйл ажиллагаатай уялдуулж явуулах өргөн боломж үүсэж байгаа. За манай энэ шинэ хичээлийн байранд гэхлүүдээс хойш одоо 5-аас 6 анги чөлөөлөгдөж байна. Уртын хуучин хичээлийн 1-2 дугаар байранд ч гэсэн ийм боломжууд үүсэж байгаа. 58 дугаар сургууль хичээлийн 2 дугаар байр Жайкагийн төслөөр бариулж байсан. 3 дугаар байр ашиглалтанд орсноор хамраа сурах тойргийнхоо хүүхдүүдийг ч хүлээн авч чадж байгаа юм байна. Өглөө ээлжинд 350 хүүхэд, харин өдрөө ээлжинд 270 гаруй сурагч шинэ байранда хичээлж байна.
Улуурхан баялагийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгалийн нөхөн сэргээлтийг хийхээс гадна орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаа явуулдаг Алтан дорнод Монгол компани орон нутгийн боловсон хүчнийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ жил Заамар сумын 3 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг даахааруулжээ. Ар гэрэн санхүүгийн боломжгүй бүтэн болон хагас үнчин зэрэг шалтгаанаар сургалтын төлбөрөө олж чадахгүй хүүхдүүдэд туслах ажлыг 2012 оноос хойш Алтан дорнод Монгол компани Төв аймгийн Заамар сумын удирдлагуудтай хамтран зохион байгуулж иржээ. Энэ хугацаанд нийт 10 гаруй оюутны сургалтын төлбөрийг тус компаниас гаргаж орон нутгийн залуу боловсон хүчнийг бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулжээ. За энэ жил бол сумаас бол одоо 3 үнчин одоо 3 айлын хүүхдийн одоо төлбөрийг төлөх хүсэлт ирүүлсэн. За үүнд нийтдээ нэг 5 орчим сая төгрөг зарцуулж байгаа. Мэдээж сургуульд сурах боломж нь нэгдэж байгаа тийм. Энэ утгаараа одоо сайн мэрэгчлэлтэн болоод нийгэмдээ одоо улс их орондоо хийх бүтээсэн тийм хүн болохын тулд одоо энэ төлбөрийн төлж байгаа болохоор маш их баяртай. Боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна байгалийн нөхөн сэргээлтийг хийх чиглэлд Алтан дорнод Монгол компани сүүлийн жилүүдэд онцгой анхаарч ажиллажээ. Тус компанийн Төв аймгийн Заамар сум, Архангай аймгийн Цэнхэр суманд нийт 730 гаруй га талбайд нөхөн сэргээлтийг хийгээд байгаа юм байна. Цагаар төлбөр олон улсад өрнөж байгаа сүүлийн мэдээлэлээр үргэлжилж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама энэтхэг улсад 2 дахь удаага албан ёсны ажилтал хийж байна. Тэрээр өчигдөр энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитэй албан ёсны хилцээ хийж цөмийн эрчим хүчний салбарт хамтрах терроризмын эсрэг тэмцэлд хамтын ажиллагаагаа тэлэхээр тохиролцоонд хүрчээ. Энэхүү тохиролцооны дагуу Америкийн нэгдсэн улс энэтхэг улсад цөмийн эрчим хүчний цахилгаан станц байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх юм байна. Вашингтон Шинэ Дели 2008 онд цөмийн эрчим хүчний салбарт хамтрах тухай гэрээ байгуулсан ч гэсэн цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа хариуцлагын асуудлаас болоод бодит үр дүн хараахан гараагүй байсан юм а. За хоёр орны хооронд удаан хүлээгдсэн хариуцлагын асуудлыг тал талдаа батлан даах болсноор энэтхэгт эдийн засгийн шинэ боломжууд нээгдэж цэвэр эрчим хүчний их үүсвэрээ тэлэх боломжтой болж байгаа юм а. Мөн Лалын улс Аль-Каида болон бусад исламын салан тусгаарлагч бүлэглэлүүдэд тэмцэх хүчин чармайлтаа тэлэхээр хоёр тал тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн өмнөд Хятадын тэнгис энэтхэгийн далайд аюулгүй байдал хангах зорилгоор батлан хамгаалах салбарт Америкийн нэгдсэн улс болон энэтхэг хамтрахаар болж байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын засгийн газар онгоц тээвэрлэгч бүтээгтэн энэтхэгийн тэнгисийн цэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахаар болж байна. Өнөөдөр бид цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулах, энэ салбарт хариуцлага бүрэн үүрэх гэсэн хоёр асуудал дээр тохиролцоонд хүрдлээ. Мөн хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ батлах, энэтхэгтэй өндөр технологийн салбарт хамтын ажиллагаагаа тэлж батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэж байна. Батлан хамгаалахын дэвшилтэт технологи үйлдвэрлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх тал дээр бид зарчмын хувьд тохирлоо. Өнөөдрийн бидний тохиролцоо дотоодын батлан хамгаалах салбараа шинжлэх, энэтхэг дэх аж үйлдвэрийн салбарыг тэлэхэд дэмжлэг болох юм. Мөн бид батлан хамгаалахын дэвшилтэт технологийн бусад салбарт хамтын ажиллагаагаа тэлэх болно. Дэлхийд тэргүүлэгч эдийн засагт Америкийн нэгдсэн улс, дэлхийд эдийн засгийн өсрөнгүй хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг энэтхэг улс хамтын ажиллагаагаа улам нэгтрүүлэх энэ хүчин чармайлтын цаад шалтгаан нь бүгд найрамд Хятад ард улсын тэлэлттэй холбоотойг ажиглагчид онцолж байгаа юм а. За Барак Обама өнөөдөр энэтхэг улсын бүгд найрамд өдөр хэмээх уламжлалт арга хэмжээнд хүндэт зочноор оролцсон Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болно. Мөн Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд 2 удаа энэтхэг улсад айлчилсан Америкийн анхны төрийн тэргүүн болж байгаа юм а. Грекийн радикал зүүнний нам ард түмнийг бүсээ чангалахад хүргэсэн төсөв танах хөтөлбөрийг зогсоох амлалттайгаар парламентын сонгуульд түүхэн ялалт байгууллаа. Коммунист үзэлтэй Сириза нам 2018 оноос хойш зээл авсан олон улсын зээлдэгчдээс дахин зээл авахгүй. За Грекийн ард түмний халаасыг хоосолсон 5 жилийг эцэс болгоно гэж амлаж ард түмнийхээ итгэлийг татаж чадлаа. Санал тооллогын 92% дүнгээр Сириза нам 36.3% саналаар ялалт байгуулжээ. Харин эрх баригч шинэ ардчлал нам 27.8% саналаар
ялагдал хүлээж байна. Аливаа нам дангаар засаг бүрдүүлэхэд парламентын 300 суудлын 150-ыг нь авсан байх шаардлагатай. За гэвч 36.3% санал авсан Сириза нам 150 хүрэхгүй суудалтай учир за бусад намуудтай хамтарч эвслийн засгийн газар байгуулчих магадгүй байна. Сириза намын дарга Алексис Ципрас Европын холбоо болон олон улсын валютын сангаас авсан 240 тэрбум еврогийн тусламжийн зээлийн нөхцөлийг өөрчлөх асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Шинэ засгийн газар зээлдэгчтэй хамтран ажиллаж хоёр талд ашигтай шийдэл гаргах асуудлыг хэлэлцэх болно гэдгийг баталж байна. Европын холбоо Еврогийн бүсийн нэг хэсэг болсон Грек улсыг би хүлээлгэж өгөх гэж байна. Дараагийн засгийн газар энэ улсын сайн сайхны төлөө өнгөрсөн үеийн ололт амжилтыг хадгална гэдэгт итгэж байна. Сириза намын засаглалын үед Грек өрийн дефолтоо зарлж болзошгүй байгаа нь Грек Еврогийн бүсийг орхихоос өөр аргагүйд хүргэхгүй гэсэн болгоомжлыг зах зээлд бий болгоод байгаамаа. За намын дарга Ципрас Грекийн өрийг наандаж 50% бууруулах зорилготой байна. Гэвч олон улсын валютын сан Грекийг 6 жилийн хямралаас хамгийн удаан гарч байгаа учраас үр зээлээ эргэн төлөх боломжгүй болохыг анхааруулж байгаамаа. За сонгуулиас өмнө Сириза нам засгийн эрхийг барих төлөвтэй байснаас санхүүгийн зах зээл аль хэдийн савлаад эхэлсэн. Сириза нам Европ төвд бүсээ чангалахыг эсэргүүцсэн анхны нам болж намын дарга өдгөө 40 настай Алексис Ципрас Грекийн 150 жилийн түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болох юм а. Японы ерөнхий сайд Шинзо Абе лалын ус бүлэглэлийн барьцаанд байгаа Кенжи Готог ойрын хугацаанд сурлуулахын тулд боломжит бүх арга хэмжээг авахыг засгийн газрынхаа бүх сайдад үүрэг болгожээ. Лалын ус бүлэглэлд барьцааны нэг хүнийг Йорданд хоригдож байгаа хоригдлоор солилцох шаардлага тавьж байна. Энэ дагуу Японы засгийн газар Йорданы эрх хоригчдтай барьцааны хүнээр хоригдол солилцох асуудлыг ярилцаж байгаа боловч хоёр тал яриа хэлцээний үр дүнг нууцлж байгаа юм а. Өнгөрсөн бям гарагт лалын ус бүлэглэлийнхэн барьцаалж байсан Японы иргэн Харуна Юкавагийн цогцсыг гэрэл зургаар харуулж улмаар Йордонд терроризмын хэрэгээр хоригдож байгаа Сажида Аль Ришавигаар Кенжи Готог солих шаардлага тавьж байна. Өнөөдөр өглөө Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга мэдээлэл хийхдээ Японы улсын засгийн газар боломжит бүх арга замаар Готог суллуулахын тулд бүх хүчин чадлаараа Йорданы засгийн газар болон бусад улс орнууд байгууллагуудтай хамтарч ажиллаж байгааг мэдгдсэн юм а. Мөн Японы улсын засгийн газар тагнуулын мэдээлэлд үндэслэн лалын ус бүлэглэл барьцаанд байсан иргэнийг нь хөнөөсөн гэж үзэж байгааг мэдгдлээ. Терроризмын хэрэгээр хоригдож байгаа хоригдлыг Японы барьцааны иргэнээр солих асуудал дээр Йорданы засгийн газар маш болгоомжтой хандж байна. За лалын ус бүлэглэлийн солилцохыг шаардж байгаа Сажида Аль Ришавийн Йордонд тесрэх бөмбөг дэлбэлсэн хэрэгт оролцсон цаазын ялтай эмэгтэй юм байна. За Йорданы засгийн газар лалын ус бүлэглэлийн барьцааны хүнийг хоригдлоор солилцох шаардлагын хариуд мэдэгдэл хийхээс татгалзаж байна. Тус улсын нэрээ нууцлсан албан тушаалтан лалын ус бүлэглэлийн шаардлагын цаана ямар шалтгаан байгааг судлах хэрэгтэй гэсэн байр суурь хэлжээ. Харин Японы тал ялын дээд хэмжээ авсан хоригдлыг суллахыг Йорданы засгийн газарт хүсэл гаргасан эсэхтэр тайлбар өгөхөөс татгалзаж байна. За гэхдээ Йордонд хүнд гэмт хэрэгтэй Ришавиг суллахыг эсэргүүцсэн байр суурь хүчтэй байгааг ажиглагчид онцолжээ. Украины ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах зөвлөлийн шуурх авралдааныг даргалсан байна. Украины Мариуполь хотод сургууль, худалдааны төв, дэлгүүр, айлын орон сууц руу буужингаар харваж 30 гаруй хүний амьд хүрсэн хэрэгтэй холбогдуулан энэхүү шуурх авралдааныг зарласан юм а. За энэхүү халдлагыг Оросын дэмжлэгтэй алан хядагчид үлдсэн гэж Украины ерөнхийлөгч мэдэгдэж байна. Тэрээр Мариуполь болсон хэрэгтэй холбогдуулан Сауди Арабид хийх айлчлалаа цуцалсан байгаа. За одоогоор Оросын холбооны улс Украины босгочдыг дэмжээгүй гэсэн байр суурьтай байгаа ч гэсэн барууныхан Украины босгочдын хяналтанд байгаа бүс нутагт тооцоолж байснаас их хэмжээний зэр зэвсэг төвлөрснийг анхааруулж байгаа юм а. За өчигдөр Украины нийслэл Киев хотод иргэд цугларч Мариуполь хотод амь өргөдсөн олон хүний гигэн дурсгалыг хүндэтгэн цэцгийн баглаа өргөж асаасан байна. Өнгөрсөн онд Афганистанд гадаадын хөрөнгө оруулалт буурснаас эдийн засаг нь хүнд байдалд оржээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Талибаны эсрэг хийсэн 13 жилийн дайн дуусгар болсныг зарласнаас хойш олон улсын цэргийн болон тусламжийн байгууллагуудын 10 гаруй жилд сутгсан бэлэн мөнгөний урсгал зогссон байна. Ийхүү дайн дагсан гадны хөрөнгө оруулалт зогссноор Афганистаны засгийн газар хөрөнгө оруулалт хайхаас аргагүй байдалд хүрч нийгмийн гол салбарууд нь хөрөнгө оруулалтгүй болж байгааг эдийн засагчид болон шинжээчид анхаарууллаа. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ашраф Ганы эдийн засаг нь уналтанд орсон, талибуудын салан тусгаарлалт эрчимдсэн, авилга хэл хахуул газар авсан,
Ажилгүйдэл нь өндөр хувьцаа байгаа Афганистан улсыг хүлээж авсан юм а. За саяхан явуулсан судалгаагаар Афганистанчуудын 67% нь эдийн засгаа улам доройтож байгаа гэж үзсэн бол дөнгөж 6% нь эдийн засгаа сайжирч байгаа гэж хариулжээ. За тус улсын эдийн засаг 2012 онд 14% өсөлттэй байсан бол энэ онд дөнгөж 1.4% байна гэж Дэлхийн банк урьдчилан таамаглажээ. Одоо ус цагур орчны хүрээлэнгээс ирүүлсэн энэ 7 хоногийн цаг агарын урьдчилсан мэдээг хүлээн авна уу. Цагуурд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаарыг нэвтрүүлэгч Одзоо хөтлөн хүргэлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.